За юу цаанда манайхан өнөөдөр таатай Аватар Аангийн адал явдлын сүүлийн хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон сабскрайб дарахаа бүү мартаарай. Ингээд цувралынхаа үйл явдал руу орцгоё. Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлэвэл танд 1 минут л хангалттай. 11-р анги. Ийхүү анги галын эзэн ордондоо байхгүй байгааг буцан ирэн хэлэхэд Сокко өөрийнх нь төлөвлөгөөг өөрчлөн мэдсэн байна гэж хэлв. Тийм болохоор эндээс довтлооны хүчин 2 хуваагдаж Хакото Катаратай цуг үндсэн хүчтэйг үйлдсэн бол Анг, Тоф, Сокко 3 галын эзэн Озаиг хайхаар салан явцгаалаа. Дараагийн хэсгийг хэлэхэд Тоф газар мэдрэх чадвараа ашиглаж байгаад галын нийслэлийн дор байрлаж буй хорогдох байрыг мэдрэн дотор нь нэвтэрч оров. Тэгсээр удалгүй нэгэн галын улсын сайттай таарахад цаад гарan шууд галын эзний өргөө эндээс доош яваад байгаа хэмээн асуугааг байхад хэлж энтэр. Нэг л сэжигтэй дээ. Ингээд манайд сайтын зааж өгсөн газарт явсан очтол тэнд галын эзэн биш Азуула манай эдийг хүлээгээ сууж байва. Хэрв таадмын санаж байгаа бол өнгөрсөн бүлэгт Азуула газрын хаанаас манай эдийн дайрах төлөвлөгөөг нь аль хэдийн өртөд сонсчихсон шүү дээ. Энэ зүр Зуко маань явсаар өөрийн эцэг галын эзэн Озайтай нүүр тулж нэг зүйлийг хэлэхээр ирсэн талаараа дуулгав. Дараагийн хэсэг гарахад нар хертэлт албан ёсоор эхэлж галын шидэнгүү төр зур шидэ алдах зурд Хакатогийн өдөрцөн цэргүүд галын улсын нийслэл хот руу нэвтрэн орлоо. Тэр зурд галын эзэн Озай өөрийн хамгаалагчтай гаргахад Зуко авдаа Аватар амьд байгаа. Дээрээс нь тэр энэ дайралтыг удирдах байгаа. Би одооноос эхэлж таны тушаалыг даахгүй хэмээн зөрөгтэй аргагүй хэллээ. Тэгээд Зуко араас нь ингэж байгаа юм. Энэ олон жилийн турш би таны хайр хүндэтгэлийг хүссээр ирсэн. Гэвч яг үүндээ би зүгээр л танд тал засч байж. Харин ингэхэ болох үе та намайг цөлсөн. Галын улс дэлхийд дахинд айц хүчийг л авчирсан. Хэр бид дэлхийн ертөнцийг үнэхээр үгүй хийж хаямааргүй л байгаа бол үүнийг инх таймнаар солих хэрэгтэй гэж хэллээ. Нөгөө тал Азуула шидийн хүчээ алдсан ч гэсэн газрын улсаас авчирсан Дайлигийн газрын шидэнгүүдийг Анг, Тоф, Сокко 3-тай толдууж байла. Тэгсээр Азуула яг манай гурыг хаяа зүхтах гэж үтсэн ч Тоф гарч ирэн түүнийг барьж аваад галын эзний хаангааг мэдхээр байцааж гарав. Гэсэн ч Азуула үнэхээр сайн худлаа ярьдаг учраас Тоф Азуулаг үнэн эсвэл худал ярьж байгааг нь огт мэдэх боломжгүй байлаа хөрхий. Тэгж байх зураа Азуула цаг хожиж нар хэртэл дуустал манай эдийг өөртөө уйх гэхэд Сокко тэрийг нь ойлгоод Азуулаг орхиж галын эзнийг олох хэрэгтэй хэллээ. Тэгтэл Азуула тэрийг нь сонсонгуудаа миний нэг хоригдл үргэлж чиний талаар ярьдаг юм аа. Тэр чамайг үргэлж ирж аварна гэж найддаг шүү гэж мэгээд Сүкигийн талаар ярьж гарлаа. Тэр үед нь Соккоч галзууртлаа урлаж Азуулаа руу дайраад бөө юм болов. Энэ зүрт Зуко эцэгтэй хандаж сүүлийн үгээ хэлэхдээ ингэж байгаа юм. Би өнөөдөр нэг чухал шийдвэр гаргасан. Би Аватартай нэгдэж түүнд таныг ялахад туслахулна. Хэмээн эцэст нь нэг өөрийн хөв тавилангаа олсноо дуулгалаа шүү. Ингэж хэлснийхээ дараа Зуко гараад явах гэж байтал аав нь ч гэсэн одоо нар эртэл дуустал цаг очихын тулд Зукод ингэж хэлж байгаа юм. Чи ээждээ юу тохиолдсныг мэдмээргүй байна гэж юу гэж хэлвэ. Ер нь бол Зукогийн ээж нь амьд байгаа юм байна лээ шүү. Тэгсэр удалгүй нар эртэл дуусаж нар иргэн мандах үед галын эзэн Озай Зуко руу аянгаар бууддагч Зуко авгаах Айрогийн техникийг ашиглан аавынхаа аянгийг өөр дээрээ авангуудаа буцаагаад аав руугаа чиглүүлэн буудлаа. Харин нөгөө талд болохоор Азуула манай гурваас цугтангуудаа аавынхаа хаануугааг хилээд гүгээд явчихваа. За ингээд ангийн төгсгөл төгөхөд манай эдж галын эзнийг ялах боломжоо алдсан тул урхаас өөр аргагүй боллоо. Энэ зүрт Зуко аавынхаа Айрог суллахаар шорон руу нэвтрэн ортол аавынхаа Айроо дөнгөж нар хэртэлд эхлэмэгц өөрийнхөө шоронгийн төмөр торыг ивдэд гараад явцсан байвал яах вэ? Амар нас. Тэр хооронд манай эдж галын цэргүүдэд бүх талаараа шахагдаж галын улсын агарын хөлгүүд манай эдийг дээрээс нь бөмбөгдөж бараг баригдах шахаад явж байв. Тэгсээр эцэст нь Хакото Сокко тандаж бүх хүүхдүүдийг дагуулад Аппаттай хамт цугтаа. Одоо бол бидний цорын ганц найдар бол Анг. Тиймээс та өөр аюулгүй газар оч гэж хэлээд өөрсдөө бууж өгөн үлдэхэр шийдлээ. Тэнхүү төгсгөлд нь Анг, Катара, Сокко, Тоф болон Харутио эдийг дагуулan баруун агарын шидэдний сүмийг зорив. Тэгх зур Зуко ч гэсэн Ангтай нэгтгэр тэднийг даган явж байла. Гэхдээ манай хэд одоо Зуког хүлээж авах юм болоо да яах юм бол. 12 дугаар анги. Ийхүү дараагийн анги эхлэхэд Аппа олон хүнийг тээж удаан авч явсан учраас ядарчээ. Хөөрхий аргагүй штэ. Анг манай эдж барууны агарын шидэдний сүм рүү алхан явж байв. Гэсэн ч манай эдийг сүм рүү явж байх зуурт нь ямар ч юм хүм замд нь үздэггүй гэж Тоф хэдүүлээ сүм дээр ирчлээ шүү гэж хэллээ. Тэгтэл баруун агарын шидэдний сүм нь хадан хавслын доод талд байрладаг үйл яах вэ? Көнэр. Яг уруугаар харсан сүм шиг гэсэн үг. Тэр зур Зуко манай эдээс түрүүнд нэрчээд нуугдаж ивж байдаг ба 3 жилийн өмнө дөнгөж цөллөгдөхдөө энд авгаах Айратай цуг ирж байсангүй дурсав. Тэр үед Зуко Аватарыг барих нь өөрийнх нь хөв тавилан гэж үзэж байсан бол одоо Аватар туслах нь түүний хөв тавилан болон хууржээ. За тэгж байтал сүм дээр манай дэрэгтэй зэрэгцэн Зуко тэдэнд харагдахгүйгээр цаашаа зүхтаагаад явчваа. Энэ зурт манай сүм дээр ирмэгцээ яах талаараа ярьж гарахад Сокко эргээд ихнийхээ төлөвлөгөөндөө шилжих хэрэгтэй талаар хэллээ. Тэр нь мэдээж Анг 4 элементийг бүрэн сурж галын эзэнтэй
тулдах вүлээ. Гэсэн ч Анг одоо л галын шидийн багш олж чадаагүй байгаа тул энэ төлөвлөгөө нь баг зэрэг хүндрэлтэй байгаа талаараа хэлв. Дараагийн хэсэг эхлэхэд Зуко ойн цагаад ирмэгцээ Анг дээр очмогцоо юу гэж хэлэхэд давтаа зогсож байла. Зуко одоо бол Ангд галын шид зааж өгөхийг хүсэж аль болох тэдэнд таатай сэтгэл төрүүлэхийн тулд аргаа барахтаа Милхитэй ярин сургуульд хийж байл яах вэ? Тэгсэр сүлдээ Зуко яхаа мэтгэ болонгуудаа азуулаа болон авгаах аяраг дуурайгаад өөрөө зөвлөгөөгч энтер байна. Ингээд дараагийн хэсэг гарахад Анг бус хүүхдүүдтэй цуг баруун агаарын шидний сүмийг тойр нисээд ивж байтал гинт Зуко гарч ирээд "Сайн уу Зуко байна. Би та нарыг ийшээ нисэж байгааг сонссон. Тийм болохоор та нарыг эртэл хүлээж байла" гэж хэлвэ. Бас сайхан ширлээд нүр тулж явах ч нэ. Гэсэн ч бүхэл бүтэн 2 бүлгийн турш Зукод хөөгцөн учраас Анг болон Манайд ихэндээ Зукод юу нэтгэсэнгүй. Аргагүй дээ. Тэгтэн Зуко өөрийгөө өөрчлөгдөж зөв зүйлийн төлөө явж байгаагаа хэлэн Ангд галын шидийг зааж өгмөр байгаагаа хэлсэн ч Катара Соко 2 Зукогийн өмнө нь хийсэн хамаг ямигийн сөхөж гаргаж ирлээ. Баримттай. Араас нь Зуко Апаг Бансинсэд байхад нь суллаж явсан талаараа хэлэхэд Товч одоо түүнийг үнэн ярьж байгааг бусдад дуулгалаа. Тэгж нэг юм Зуко яг сайхан уучраа олох гэж явж байхдаа нөгөө дэлбэлдэг залуу хөслөн Ангийн араас явуулсан гэдгээ тэнэгтэд хэлээд хайчив. Бүдэггүй нэрээ. Үүнийг сонсмогцоо Анг Соко Катара тэрэд бөөн ууруулж Зуког өтөр түргэн хүчээр хөөгөөд явууллаа шүү. Яанда Зуко минь. Дараагийн хэсэг эхлэхэд манайд Зукод итгэн итгэхгүйгээд бөөн хэрүүл уруулвал вөө. Хэдийгээр Анг Топ 2 Зукод нэг боломж өгөөд үзэх хүсэлтэй байсан ч Соко Катара 2 түүнийг эрс эсэргүүцэж Зукод итгэж болохгүй юм нөгөө хоёртой хэллээ. Гэхдээ тэгсэр сүлд нь Товч одоо Катара Соко 2-т уурлаж Зукотой ярилцахаар ганцаараа яваадаг. Гэсэн ч нөгөө талд Тофыг шүн дунд ирэх үед нь Зуко гинт чочингуудаа Тоф руу галт хүргэж хаяад Тофийн нүд болдог хөлийг нь түлээд хайчлаа. Зэлэг гэж яасан бүтлгүй юм бэ энэ Зуко. Үүний дараа Зуко Тофоос уучлах гэж утсан ч Тоф айгаа цугтаачдаг ба Зуко өөртөө уурсандаа "Би яагаад сайн хүн байхдаа ийм муу юм бэ?" гэж орилж өглөө. Маргааш өглөө Тоф бөө юм болж Анг Соко Катара 3 дээр ирмэгцээ юу болсон талаараа хавуулахад Катара түүний хөлийг эмчилж өгөв. Тэгтэл яг энэ үед нөгөө дэлбэлдэг залуу гинт гарч ирээд Ангийг ахаад алах гэж орлож игэллээ. Энэ үед нь Зуко дэлбэлдэг залуу дээр хурж ирэнгүүтээ зогсоохыг оролдож "Аватарыг алхаа зогсоовол би чамд анх амлснаа нугалж өгье" гэсэн ч цаадгаар нь Ангийг алахын тулд дайрсаар байв. Тэгсэр сүлдээ Зуко руу өөрлөнд буудаж доош унгахад манайд цүрэг дайралтын Соко бүүмрангаар дэлбэлдэг залуу руу шидлээ. Энэ үед Сокогийн бүүмранг ниссээр дэлбэлдэг залуугийн тухан дээрх шивэсийг нь он зохиход манай залуу ахин юм дэлбэлж чадахгүй бол сүлдээ өөрийгөө дэлбэлээд алчив. Хөөе айхтар юм аа. Ингээд ангийн төгсөлд өгөхөд Зуко ахин Анг Соко Тоф нараас уучлал хүсэж сонсооч би өөрийгөө өчигдөр сайн ойлгуулж чадаагүй. Би сүүлийн 3 жилийн турш маш хэцүү зүйлстэй тулсан. Гэхдээ тэр бүх зүйлийг туулж байж л үннийг олж мэдэх байснаа сая ухаарлаа. Би өөрийнхөө алдсан нэр төрөө аваасаа буцааж авч чадна гэж бодож байсан. Гэвч хинч чамд тэр нэр төрийг өгдөггүй юм байна. Чи зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийснээр л нэр төрөө буцаан сэргээж чадна. Одоо би зөвхөн энэ дайныг дуусгахын төлөө өөрийн чадах бүхнээ хийхийг хичээх болно. Дээрээс нь миний хувь тавилан бол Анг чамд тусалж орчлон ертөнцийн тэнцвэрийг сэргээх гэдгийг ойлгосон гэж хэллээ. Гэхдээ тэгтэн Анг одоо Зуког өршөөхөөр шидэж галын шидийн багшаа болохоор шийдснээр Зуко албан ёсоор Аватарын багт нэгдэж оров. Үүний дараа Зукоч байрлах газартаа ирчээд ганцаараа байж байтал Катара эренгүүтээ "Хэрв чи Ангийг гэмтэх гэж оролдох юм бол би чамайг үгүй гэж орхин шүү" хэмээн баг алан шүү чамаа гэж хэлчихэд явснаар энэ удаагийн анги төгслөө. Ингээд үүний араас цувралын 13 дугаар анги эхлэхэд Анг Зуко 2 галын шидийн бэлтгэлээ албан ёсоор эхлүүлв. Юун түрүүнд Зуко Ангийг гал гаргаж үзүүлэхийг хүсэхэд Жонжон багшин зааж өгсөн юмнуудыг хоолтойгоо олж идсэн Анг маань гал гаргалгүй зөвхөн утаал гаргалаа чаваас. Гэхдээ тэгтэн Зукоч томроод бүр "Одоо яаж хэдийг хар гэж мэгээд гал гаргах гэхэд нь галын дүлэн шүдэнсний мод чиг жижигхэн юм гараад ирүүл яах вэ? Араас нь Зуко ахин хэд хэдэн удаа гал гаргах гэж үзэхэд ер нь ойлгохтой юм гаргаж чаддгүй ба галын шидээ алдсан байгаагаа ойлголоо шүү. За тиймээ орой болоход Зуко Анг Катара Соко Тоф тэр хэд дээр ирээд галын чадвар алдсан талаараа хэлэхэд Катара Зуког даапалж "Өмнө нь шидээ алдсан бол өөрсдөд нь амар байх байсан юм" гэтэгвэ. Харин Анг болохоор Зукод ингэж хэлж байгаа юм. "Чи өмнө нь галын шидийнхээ их үсвэрийг дотроо өгдөг уур хилэнгээс авдаг байсан баха. Гэвч одоо бол чи харьцангуй 50 болсон учраас галын шидийн хүч чинь суларсан байвал яах вэ?" гэж хэллээ. Тэгтэн Соко шууд тэрийг нүлгэж авангуудаа Зуког урлуулахын тулд сэлмэрээ хатгаж өгсөн ч тэр нөлөөлсөнгүй. Энэ үед Тоф Зуког байгаль дээр байдаг галын шидтэн болох луунуудаас шидээ дахин сураад үзээчтэй гэхтэн Зуко тэрийг нь боломжгүй гэж хэллээ. Учир нь Зукогийн элен зөвөг галын эзэн Сожин луу агнаж ирсэн хүнд луу гэдэг цолыг өгдөг болсноос хойш бүх луунууд устж үгүй болжээ. Хамгийн сүүлийн луу цолт нь авгаах Айро байсан ба сүүлчийн лууг устгаснаар тэрхүү цолыг авсан байв. Гэсэн ч Зуко найдвар алдалгүй эртний галын шид
эрдэнэтнүүд бол нарны дайждын орхигдсон тосгонд очиж тэнд ямар нэгэн нууц зүйл үлдсэн эсхийг хайж гарахаар шийдэв. Тэнгүү маргааш өдөр нь болоход Анг Зуко хоёр нарны дайждын эртний балгасуудыг судалж байх зуур баахан өрх цанганд ороод үхэнгээ алдваа. Тэгж явсаар Анг Зуко хоёр эртний сүмийг олон дотор нь яван ороход хүмүүсийн лууг даган бүжиглж хөшөөгөл чарлаа шүү. Гэхдээ энэ бүжиг биш, эртний галын шидийн техникүүд юм байна л да. Үүний араас Зуко Анг хоёр тэрхүү техникийг даган хийхэд ард талд нь эртний алтан өндөг хэлбэртэй чулуу гарч ирэв. Тэгтэн Зуко өндгийг авах гэж үзэхэд гинт дотроос нь өтгөн ногоон зунгаарлцсан цавуу шиг зүйл гарч ирснээр Зуко Анг хоёр сүм дотор гацлаа хөрхий. Тэнхүү шөнө болж манай хоёр гар харгаа болохгүй житэл нөгөө нарны дайчид нь гинт гараад ирвэл яах вэ? Нарны дайчид одоо хүртэл оршин байгаа бөгөөд Зуко Анг хоёр дээр ирмэгцээ өөрсдийнх нь шүтээнийг булааж авахгүй ч нэмэн буруутгаж гарлаа. Тэгтэн Анг Зуко хоёр галын шидийг жинхэнэ мөн чанараар нь сурах зорилготой ирснээ хэлэхэд нарны дайчдын ахлагч манай хоёрыг сорилт оруулж үзэхэр болов. За тэр нь яадаг сорилгүй гэхээр Анг Зуко хоёрыг нарны дайчдын их багш нар болох Рам болон Шонар дээр авчиж галын шидийн эрдмийг сурах эсхийг шүүх явдлаа. За үүний дараа нарны дайчдын ахлагч Зуко Анг хоёрт мөнхийн галнаас нэг жижиг дөлөвгөн Рам болон Шо багш нарт авчиж өгөхийг даалгав. Гэхдээ ийхүү манай хоёр бөө юм болж Рам Шо багш нарын өргөнд ирэхэд нарны дайчдын ахлагч ингэж хэллээ. Галын шидийн багш та нартай нүүр тулна гэдэг та хоёрын хувьд үнэхээр аюултай. Учир нь Зуко чиний элен зөвөөгөөс олж энэ дэлхийгээс луунууд алга болсон. Харин Ангийн хувьд болохоор чи хамгийн хэрэгтэй үедээ ертөнц дахнаас алга болсон. Тийм болохоор энэ болгоныг чинь манай багш нар харж үзнэ гэж хэллээ. Үүний араас нарны дайчид хэд цэнгэрэг бөмбөргөөнүүдж Рам болон Шо нарыг дуутахад эдгээр галын шидийн маструуд нь хүмүүс биш харин луунууд болж таарав. Удалгүй Ран Шо маструуд Анг Зуко хоёрыг эргэлтэн нисээр эцсийн мөчөд галаар түргэхдаа манай хоёрыг алалгүй харин эсрэгээр нь галын шидийн гайхалтай үзэсгэлэнтэй талыг харууллаа. Эндээс Анг Зуко хоёр гал гэдэг бол зөвхөн сүрэл мөхөл биш, амьдрал, эрч хүч гэдгийг нь ухаарч авлаа. Үүний дараа Зуко бууж ирмэгцээ авгаах нь сүүлийн луг алсан талаар хэлэхэд нарны дайчдын ахлагч хэлж байгаа юм. Аяра бидэн дээр олон жилийн өмнө ирэхдээ өөрийгөө үн цэнтэйг баталсан гэж хэлвэ. Тэгэхээр Аяра ах сүүлчийн үлдсэн луунуудыг аврахын тулд алсан хэмээн худал хэлсэн байлаа. Араас нь манай хоёр галын шидээ ашиглан үзэхэд буцан сэргсэн байдаг ба Ран Шо багш нарын талаар бус хүмүүс ам алдахгүй байх тангараг өргөн буцан агаарын сүмдэр ирснээр энэ удаагийн анги төгслөө. Ингээд цувралын 14 дугаар анги эхлэхэд Зуко маань Анг, Катара, Соко, Тофид маань овоогайгүй харилцаатай болж сайхан цай чанж өгөнгөө авгаахынхаа дуртай онгог ярьж өгöd байжээ. Гэхдээ тэр онгоогоо хагас дутуу ярьж өгч мөгөөд ахаад баахан бүтлгүүдж өглөө. Түүний дараа Соко Зуког ганцаарнгийн дуудаж авчирснаа хар нарны өдрийн ажиллагааны дараа Аав болон бус цэргүүдийг нь аль шорон руу авч явсан байж болохыг асуулаа. Тэр үед Зуко Сокогийн аав Хакато болон бус цэргүүдийг галын улсын хамгийн өндөр хамгаалалттай шорон болох халуун чулуу руу авч явсан байх боломжтой гэж хэлв. Халуун чулуу шорон бол буцалж буй халуун арчааны голд байрладаг ба өмнө нь хэн ч амьд оргож байгаагүй тийм амар шорон юм байна л да. Араас нь Зуко Соког яагаад энэ талаар асуусан болон юу төлөвлөд байгааг нь тодруулахад Соко хариуд нь "Өө юу ч вэ? Гэхдээ баярлалаа Зуко" гэж хэлчихэд явдаг. Ийхүү шөнө бол чамаг хүн амтан унтсан хойно Соко Апаг нь нууцаар явах гэж байхад нь Зуко аль хэдийн ирсэн Соко хүлээгээ сууж байла. Араас нь Зуко Соко тандан Апаг унан тийшээ явах нь амиа орлоготой адил гэж анхааруулхад Соко хариуд нь сонсож хар нарны өдөр бол миний төлөвлөгөө, миний гаргасан алдаа. Тийм болохоор энэ алдааг засах нь бас миний үүрэг гэж хэлвэ. Тэгтэн Зуко Сокотой хамт цуг яван аавыг нь аврахаар болдог ба ингэхдээ манай хоёр Апаг биш Зукогийн ирсэн агарын бөмбөлгөөр явахаар боллоо шүү. Өглөө болоход Зуко Соко хоёр Анг тэр хэдэд одоо загас урахаар явлаа хэмээн бичиг үлдээхдээ Зуко Ангд зориулан баахан бита чих дасгалууд өгсөн байлаа. Нөгөө талд Зуко Соко хоёр хамтдаа агарын бөмбөлгөөр нисэн явж байхдаа энэ үеэр хоорондоо юу ярих хайж мэдэхгүй нэг тийм awkward эвгүй байдалтай байлаа хөрхий. Тэгтэн Соко яриа өдөж Зукогоос найз охиныхын талаар асуугаад манай хүн ч одоо Мэйг орхиод явсандаа маш их харамсаж байгаагаа хэлв. Харин Соко болохоор анхны найз охин Юэг гүнж хэрхэн сарны сахиус болсон тухай хэлж энтер. Бөөн шаргалсан зүрхтэй залуучууд юм да. Удалгүй манай хоёр халуун чулуу арлын дээгүүр ирэхэд халуун уурнаас болж агарын бөмбөлөг хөөрөх чадваргүй болсноор газар осодлоо. Тэгсэн ч манай хоёр аюулгүй бөмбөлгөөсөө бууж чаддаг ба амжилттай шорон руу нэвтрв. Ийхүү халуун чулуу шорон дотор орж ирэнгүүтээ харуулын хувц өмсчөөд явж байтал гэнт баахан түгшүүр зарлаад бүх харгалзагч нарыг дотор талбай дээр дуудав. Тэгтэл тэнд нь Чит сан хэмээх хоригдол харгалзагчтай маргалдаж байдаг ба харгалзагч Чит сан руу зориуд дайрч галын шидийг нь хэрэглүүлж байгаад хүүтэн хөргүүрийн өрөөнд хориулахаар болчихв. Учир нь энэ шоронд галын шидийг хэрэглэх хатуу хориотой байдаг юм байна л та. Ингэхдээ Сокод Чит саныг дагалдаж явах даалгаврыг өгөхөд Зуко Соко хоёр салж тус тусдаа мэдээлэл хайж байгаад иргэн уулзгаар болов. Дараагийн хэсгийг хэлэхэд Зуко бус таргалзагчтай өдрийн цаанд орж байх зураа дайны хоригдлуудыг хаана хоригддаг хизээ хүрэгдэж ирдэг талаар нь мэдээлэл асууж гарваа. Гэхдээ харин нөгөө талд Соко болохоор Чит саныг галын шид хэрэглэх боломжгүй болгодог хөргүүрийн амар өрөөнд нь авчиж хийлээ. Үүний дараа манай хоёр иргэн уулзахдаа Зуко Сокод усны овгийн ямар ч дайчин энд байхгүй гэлэхэд Соко сэтгэлээр унаад явчлаа хөрхий. Тэр үед Зуко Соког тавьшруулахыг оролдож авгахыгаа хэлдэг шиг мэрэгэн үг шиг юм хэлэх гэж
байтал Соко гинт уугаантаас болоод орилоод явчлаа шүү. Тэгсэн Соко Сүкийг дотор талбай зогсож байгааг харсан байжээ. Аавыгаа аврах гэж ирэхдээ найз охиноос олчдаг азтай шаар юм да. За үүний дараа Соко Сүкигийн хоригдож буй өрөөнд явж ормогцоо харгалзагчийн хувцастайгаа үнсэх гэж байгаад алуулан галдлаа. Гэсэн ч Сүки Соког өөр дээр нэрснийг мэдмэгцээ тэврэн авч бөөн баяр боллоо хөрхий. Энэ үеэр Зуко бус харуулуудыг Сүкигийн өрөөнд ирж байгааг нөгөө хоёртой сануулдаг ба өрөөнд оруулахгүй тулд аргацааж байхдаа баригдаж шоронгийн хоригдлуудын нэг болчихвоо. Харин Соко болохоор баригдлгүй үлдэж ямар нэг аргаар Зуко Сүки хоёрыг авч гарахаар боллоо шүү. Ийхүү Зуко шоронд хоригчод байж байх зурт нь Зуко дээр Мэйийн аваг ах болох шоронгийн дарга хүрээд ирүүлээ яг уу. Үгүй тийм аз зүйтэй. Тийхүү шоронгийн даргач ирэнгүүтээ ингэж уу. Би таныг энд харна гэж бодсонгүй шүү. Зуко хун тайжтаа. Чи миний зээдүүгийн зүрхийг шархлуулсан байхаа. Одоо чи миний онцгой хоригдол болсон. Би чамайг галын эзэнд тушаад шагналыг авахулна гэж хэлвэ. Үгүй ингээд ангийн төгсгөлд өгөхөд Соко Зуко Сүки хоёрыг хамтдаа шал угааж байх зурт нь ирээд хэрхэн орох төлөвлөгөөгөө ярилцсааж эхэллээ. Сокогийн гаргасан төлөвлөгөөний дагуу манайд халуун аршаан дээр хөвөн орохоор болов. Тэхийн тулд манайд галын шидийг ашиглуулахгүй хордог хөргүүрүүдийн нэгийг салгаж авахар шийдлээ. Үүний тулд манайд дээр өөр нэгэн хоригдол нэгдлээ шүү. Тэр бол ангийн ихэнд буруугүй байж угаад хоригддог Чицан байлаа. Дараагийн хэсэг хэлэхэд Зуко шорон дотор явж байхдаа Чицантай галын шидээр тулдаж өөрийгөө хөргүүрийн өрөөнд оруулваа. Тэгмэгцээ Зуко хөргүүрийн өрөөний бүх эрэг боолтыг суллан хөргүүрийг салгаж авахд бэлэн болгож байгаамаа. Тиймээс Сокоч Зуко дээр ирэнгүүтээ хөргүүрийг авахтаа бэлдээд үжэтэл маргааш шин дайны хоригдлууд ирэх гэж байгааг сонсов. Тиймээс маргааш өдөр нь болоход Чисан өөрийнхөө найз өсгөө хоёроо дагуулж ирээд орох гэж байтал Соко шинээр ирж буй хоригдлуудад аавыгаа байгаа эсхийг шалган үлдэхэр шийдлээ. Тэгтэн Зуко Сүки өөрч одоо Сокотой цуг үлдэхэр болов. Харин Чицаны хувьд орох гэж явж байхдаа гараа халуун усан түл чаянгуудаа муухай орилтол шорон даяар төгшүүр зарлаж тэр дорой баригдав. Тэр оронд Соко шинээр ирсэн хоригдлуудыг нэг нэгээр нь бууж ирэхийг хартал аав нь тэнд дунд явж байдаг ба Сокоч бөөн баяр болсноор энэ удаагийн анги төгслөө. 15 дугаар анги. За ийхүү Сокогийн аав Хакото шоронд хүрлцэн гисний дараа шоронгийн даргыг дэгээдэж мэгэдэд хурган үзэлцэж зуултанд ороод идэг шүү. Үүний дараа Хакато өрөөндөө орох үедээ Соко түүн дээр очин аав хүү хоёр халуун дотноор иргэн уулзалтав. Тэр оронд шоронгийн дарга Чицаныг байсаж эндээс ороход нь хэн тусалсныг мэдхийн тулд янз бүрийн эрүүл шүлт толгож өглөө. Дараагийн хэсгийг хэлэхэд Соко аавтайгаа ярилцаж эндээс хэрхэн орох ээлж нэгэн төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ. Тиймээс төлөвлөгөөгөө гаргаж дуусмагцаа Соко Зукогийн хоригдож буй өрөөнд очин дараа нь яах талаараа ярилцах гэтэл Зукогийн өрөөнд хоёр харгалзагч манаа зогсож байна. Тэгэхээр нь Соко Зуког зодмоор байна гингүүтээ орж худлаа зодож бүүмэт болсноо дараагийн уулзах цаг болон газраа хэлв. Удалгүй харуулууд орж ирэн Зуког авчун өөр өрөөнд оруултал тэр өрөөнд нь хэн байсан гэж Зукогийн хайсан найз охин болох Мэй шүү дээ. Тиймээс Мэй Зукотой иргэн уулзахдаа зөвхөн ганц захиа үлдээгээд хаяж явсанд нь маш их гомдолтой байна энтергээ тэглээ. Хариуд нь Зуко галын улсыг аврахын тулд түүнийг хайсан гэхэд нь Мэй Зуког эх орноос урвсан муу урагч энтергээ зарж өглөө. Гэхдээ тэгтэн Зуко өөрийгөө урагч гэж бодохгүй байгаа Мэйд хэлвэ. Энэ хооронд Соко Сүкигийн өрөөнд явж орон мөн дараагийн төлөвлөгөөгөө ярилцаж хаана хизээ уулзах хэллээ. Сокогийн аавтайгаа хамт цуг гаргасан төлөвлөгөөний дагуу бол одоо 1 цагийн дараа ихэд шоронгийн даргыг барьцаалан авах бөгөөд тэгж байхдаа арлаас дүүжин тээврийг ашиглан амжилттай цугтааж чадхажээ. Тиймээс Соко бүх юма жинтан болгочоод үжитэл өөр харгалзагч нар ирж Соког шоронгийн дарга дуудаж байгаа талаар хэлв. Удалгүй Соко шоронгийн дарга дээр явн очиход мань дарга одоо Чицаныг ирүүдэн шүүж угаад харгалзагч нарын нэг нь тулсан талаар олоод мэдсэн байв. Тийм болохоор шоронгийн дарга маань бүх харгалзагч нараа жагсааж байгаад яг хэн гэдгийг нь мэдхийн тулд Соког дуудуулжээ. Гэсэн ч тэр үед Чицан Соког барьж өгөлгүй оронд нь өөрийг нь байн өдөж хөргүүрт хилэгдэг харгалзагчаа барьж өгснөөр Соког аврав. Үүний дараа шоронгийн дарга өнөө харгалзагчаа байцааж байтал түүн дээр Азуула Тайли хоёр ороод ирвэл яах вэ? Үгүй энд бас одоо юу хийж яваа юм бэ? Хаяас юмнаас дотод сурал та хоёроо. За ингээд 1 цаг өнгөрч манай эдийн товлсон хугацаа болоход Соко юун түрүүнд бүх хоригдлуудыг дотор талбайд гаргав. Түүний араас Хакодо талбай дээр нэг том биетэй хоригдлолтой зодтолтод өмнө самун үүсгэх гэтэл нөгөө хоригдол нь ерөөсөө зодтолдохгүй байдаг наасан. Үгүй тэгж байтал Чицан манай эдгээр хурч ирснэ. Өөш би та нарыг матаагүй шүү. Тэрнийхээ хариуд намайг аваад орох юм байгаа үсттэй гэж хэлэн багт нэгтгэр боллоо. Энэ үед Соко бид нар хоригдлуудын дунд үмэн дэгдэх хэрэгтэй байна гэж хэлэхэд Чицан нэг жижиг үетэй хоригдлыг өргөж авангуудаа хөөе үмэн дэгдээ гэж орлоход бөөнөрөө үмэн самун гарч энтер. Сонин шорон бэ нэрээ. Ийхүү шоронгийн хоригдлууд зодлоод эхлэх үед нь Зуко Мэйг өрөөндөө үлдээгээд яваад өгдөг ба талбай дээр хурч ирэн Сокотой иргэн нэгдэв. Үүнтэй зэрэгцээд Сүки шоронгийн дарга руу гүн очингуудаа шууд барьцааж авснаар манай эдийн төлөвлөгөө нилээд урагшлаа. Түүний дараа манайд ярьсан ёсороо арал руу хүн тээвэрлэг дүүжин тээвэр дээр очин нөгөө тал руу хөдөлж эхлэвэ. Гэсэн ч тэр үед гай болж Азуула Тайли хоёр гарч ирээд дээрээс нь шоронгийн дарга дүүжин тээврийн шугамын утсыг тасдах тушаал өгөв. Удалгүй Азуула Тайли хоёр манай эд дээр ирэхэд Сүки Зуко Соко гуравч зүгээр байхгүй үзэлцэж гарваа. Гэтэл энэ үед харгалзагч нар дүүжин тээврийг тэр жигтэн зогсоож дүүжингийн утсыг хөрөөдөж эхлэхэд Азуула Тайли хоёрч зугтааж манай доошогоо унаж өгөх нь ойлгомжтой боллоо шүү. Тэгтэл яг тэр үед нь Мэй гарч ирэн харуулуудыг зогсоож Зуко тэр эдийг авардаг ба үүний ачаар манай дамжинтай арлын нөгөө талд гарan Азуулагийн агаарын хөлгөөр цугтаалаа. Үүний дараа
Азуула Мэй дээр ирэн яагаад тэгснэг нь асуухад Мэй хэлж байгаа. Би чамаас айдгаасаа илүүтэйгээр Зуког хайрладаг гэж хэлэн Азуулаатай тултгаар бэлдэж хэллээ шүү. Гэхдээ энэ үед нь Тайли тэдний дундуур орж ирэхдээ Азуулагийн чийг зохин хөдөлгөнгөө болгож унгаад Мэйг аваад зугтаачлаа. Ингэж Азуулагийн хоёр найз нь өөрөөс нь орж байгаа юм да хөөрхий. Орой болоход Зуко Соко хоёр Азуулагийн агарын хөлгөөр баруун агарын шидний сүм дээр хурж ирэхэд Анг Катара тэр идэж манай хоёрыг хараад хаашаа яваад ирвгээд гайхалгүй яхав дээ. Тэр үед Хакадо, Суки, Чицан гурав хөлгөөс гарч ирдэг ба Катарач аавыгаа хараад бөөм баяр осноор энэ удаагийн анги төгслөө. Үнэхээр мундаг хүүхдүүд юм да. Ийхүү цувралын 16 дугаар анги эхэлж манайд өглөө сайхан унтаад иж итэл гинт тэнгэрээс тэсэх бөмбөг ороод ирэхэд нь Анг түүнийг цааш нь зайлуулва. Тэгтэл Азуула манайдын байгаа газрыг олоод ирсэн байдаг ба нэг мөсөн дуусахаар шийдчихэлтэй. За энэ үед манайд газрын шидэ ашиглан уулан дунд орон хорогддог бол Зуко шууд Азуулаатай тулдаж бусдаа зогтох боломжийг олгов. Гэсэн ч Аппа маань газар дор орох дургүй учраас баг 2 хуваагдаж Анг, Соко, Катара, Тов, Суки 5 Зуко туслахаар шийдлээ. Ийхүү Азуула Зуко 2 агарын хөлөг дээр нэгийг үдэлцэж нэхий дэлээ уралцаж байх үеэрээ маш хүчтэй дэлбэрэлт үүсгэн агаар чидэгдэхэд Зуког Аппа авардаг бол Азуула галын шидэ ашиглан хаднаас зүгдэн амьд үлдлээ. Дараагаас эхэлж орой болоход манай эд хээр буудлаж Азуулагаас зүгтэн амьд гарснаа тэмдэглээ сууж байлаа. Тэр үеэр Соко Зукогийн төлөө хундаг өргөж өнөөдөр өөрсдийг нь аварсан талаар хэлэхэд Катара цаанаасаа л нэг Зуког 100-аад байлаа. Гэхдээ тэгтэн Зуко яагаад уурлаад байгааг нь олж мэдхээр Катаратай уулзах гэсэн ч Катара хэлж байгаа юм. Басинсэд байхад би чамд хамгийн түрүүнд итгэсэн. Тэгтэл чи биднээс яаж уравлаа? Хэмээн өнгөрсөн явдлыг сууж гарав. Хариуд нь Зуко хэлж байгаа юм. Тэгвэл би тэр явдлаа яаж хариулах юм бэ Катара? Чи надад хэлэлтэй гэхэд Катара чи газрын хааны өмнөөс Басинсэ хотыг эргүүлж эзэлж өг. Эсвэл миний ээжийг надад буцаагаад авчирч өг гэж хэллээ. Яа сайхтар юм асууж байгаа шүү. Тийхүү шүн дунд болоход Зуко Сокотой ярилцах гээд явж байтал Сокогийн майхан руу явж исэн Сукитэй тааралдав. Араас нь Зуко Сокогийн майхан руу яваад ортол муу шаар чин баахан лама асаагаад амдаа цэцэг сарнаа зууцсан амар хитэж байла. Базар бана гэж Сукиг хүлээж байж л дээ муу шаар чин. Зуко орж ирмэгцээ өнөөдөр Катара өөртөө нэх ууртай байсныг хэлээд ээжд нь юу тохиолдсон талаар асуухад Соко ээжигээ талаар ярьж эхэллээ. Соког дөнгөж 6 настай байхад өмдийн усны омог руу галын ус товтолж ээж Кян алуулжээ хөрхий. Тэр үед тэднэрүү товтолсон хөлөг дээр далайн хүрээний дүрс байсан бөгөөд энэ нь өмнөдийн товтлогчд гэсэн тусгай цэргийн салааны туг ажээ. Маргааш өдөр нь болоход Зуко Катаратай эвлэрхийн тулд очмогцоо ээжийг нь алсан хүнийг мэднэ гэж хэлэн өшөөг нь авч өгөхийг санал болгов. Гэсэн ч Анг үүнийг сонсмогцоо өшөө авалт хүнийг улам ихээр хордуулдаг гэж хэлсэн ч Катара сонсолгүй Зукотой хамт цуг явахар шийдэв. Дараагийн хэсэг гарахад Зуко Катара хоёр эхлээд Аппа хөлөглөн галын улсын тэнгисийн цэргийн бааз руу нэвтэрч өмдийн товтлогчдыг халимны сүүл арал дээр байгааг нь олж мэдлээ. Араас нь Катара шүнжэнгөө нисэн явж байхдаа ээжийн амийг хэрхэн хөнөөсөн дурсамжаа санааж явж байв. Удалгүй манай хоёр өмдийн товтлогчийн хөлөг дээр хурч ирэн Катара цусны шидэ ашиглаж байгаад салаан даргаыг нь алангаа алдсан ч ээжийг нь авч явсан хүн биш болохыг нь олж мэдлээ. Катарагийн омог руу дайрсан хүнийг Ён Ра гэдэг бөгөөд олон жилийн өмнө тэтгүүртэй гарчээ. Тийхүү маргааш өглөө болоход Катара Зуко хоёр Ён Раг зах орчоод буцаад гэрлөөгөө явж байхад нь отож тэр өдөр юу болсныг эргүүлэн сануулв. Катарагийн ээжийг авч явсан өдөр Ён Ра өмдийн усны омог дох усны шитнүүдийг барьцаалахаар очсон бөгөөд охиноо хамгаалахын тулд Катарагийн ээж өөрийгөө усны шиттэн гэж хэлээд түүний гарт алуулжээ. Үүнийг мэдмэгцээ Катара бүх хүчээрээ Ён Ра руу дайрсан боловч эцэст нь Ангийн хэлснийг эргэн санаж түүнийг амьд үлдээв. Ингээд ангийн төгсгөл болоход Анг Катара дээр очин бахарж байгаагаа хэлээд түүний амийг үлдээсэн нь зөв зүйл байсныг дуулгалаа. Түүний дараа Катарач Зуког албан ёсоор уучилж эцэст нь дахин итгэл хүлээлгэхээр шийдэж байгаа юм. Хамгийн сүүлд Катараг явмагц Зуко Ангаас хүчирхийлэл бол хариулт биш юм байна. Гэхдээ надад нэг асуулт байна. Чи миний аавтай тулахдаа түүнийг яах вэ? Гэхдээ нь Анг тэр дорой гацсан юу гэж хариулахаа мэдэхгүй боллоо хөөрхий. Ийхүү цувралын 17 дугаар анги эхлэхэд манайд бөөндөө Эмбер арал дээрх Зукогийн гэр бүлийн байшинд ирсэн сууж байв. Энэ өглөө Зуко Анг хоёр галын шидэ давтаад өвчтөл Катара энд нугдах аюул хүсгтлээр Зукогоос давж асуулаа. Тэгтэн Зуко манай аавын аватарыг хайх эцсийн газар бол энэ байшин гэж хэлчихэд байж үтэл Соко Суки хоёр ойрцоо тосгоноос шин жүжигийн сурчлагын хуудсыг барьсаар ирв. Тэр орой Эмбер арлын жүжигчид мөсөн уулын хүү нэртэй Ангийн тухай жүжиг тавихад бэлэн болсон бөгөөд манай эдийн аяллыг тэр чигээр нь үзүүлэх юм байхаа. Тиймхүү оройж манайд бөөндөө өөрсдийнхөө тухай жүжиг үзэхээр театрт ирдэг ба Ангч одоо Катарагийн хажууд нь яг суух гэж байтал дундуур нь Зуко орж ирээд Ангийг цусгүй аллаа хөөрхий. Удалгүй хөшиг нээгдэж жүжигийн ихний үзэгдэл эхлэхэд Катара Соко хоёр хэрхэн Ангийг олсон тухай гарч эхлэв. Жүжигийн үеэр тухайн гарууд одоо Соког жаахан маанагдуу байн хоол ирдгэмтээр харуулдаг бол Катараг хитрхи драматик болгоод хайцсан байвал яг бүгдэхгүй. Гэхдээ хамгийн амар нь Ангийн дүр нөхдүүд эмэгтэй үнийг тоглуулаад хайцсан байвал яг ёо. Ангч тэрийг нь хараад баг боож өхөнгө алдав.
аргагүй шүү дээ. Тиймхүү араас нь Зуко аваагаа хоёр гарч эхлэхэд Зуког маань байнга нэр төрөө ярьж явдаг мэтэр үзэгчд харууллаа. Үүний араас Эмбер арлын жүжигчид манай эдийн ад явдлыг баг хошин шог шахуу болтол нь илэглэж нэгдүгээр бүлгээс ахгуулаад бүхий л үйл явдлыг хурангуулan үзүүлв. Тэгсээр нэг мэтгэд ихний үзэгдэлч дуусаж завсарлага эхлэхэд Топ бусдыгаа гайхан шоолж Эмбер арлын жүжигчид найзуудыг нь баг байгаа байдлаар нь дүрсэлсэн энтергээд бүр алж өглөө. Завсарлага дуусаж 2 дугаар хэсэг гарч эхлэхэд Топын дур гарч иртэл тэр эрэгтэй байдаг ба Топчуудаа түүнд нь баярлж байна гэж сүйд. Дараагийн хэсгүүдэд Зуко аваагаа 2-2 хэрхэн салж явсан, манайд хэрхэн Басинсэ хотын өрмийг хэрхэн зогсоосон болон Жет Дайлигийн нууц баазад хэрхэн амиа алдсан гэд бүгдийг нь үзүүллээ. 2 дугаар үзэгдлийн төгсгөл болж Зуко Катара 2 хамтдаа хоригддаг хэсэг гарахад нөгөө жүжигчид нь Катара Зуко 2-ыг тэр үед нь бие биедээ жаахан ханд өгсөн мэтэр гаргачваа. Ядаж байгаа тэрэн дээр нь нэмээд нөхдөл бүр Ангийг Катарагийн хувьд дүүшг нь байдаг энтергээр бүр аваад таялаа шүү. Яа хүний хайр сэтгэлийг яаж ийна нэр. Тэгтэл тэрийг нь хармагцсан Ангийн шал дургуун хурч уурлаад гараад явчихж байгаа маа. Аргагүй л дээ хөрхий. 3 үлрэлийн туршид бүтэн фрэнд зонд дуулсан шүү дээ. Анг минь. 2 дугаар үзэгдэл дуусаж дараагийн засварлага эхлэх үед нь Катара Анг дээр ирэхэд мань хүн Катарагаас чи үнэхээр намайг дүүшгээ санаж авдаг юм уу хэмээн асуулаа. Тэгтэн түүнд нь Катара шууд би тэгж хэлээгүй штэ. Жүжигчид л тэгж хэлсэн. Гэхдээ л энэ үнэнтэй довтлогоо эхлэх үед би чамайг үнссэн. Тэр үед би бодохдоо эннээс хойш хоёулаа дандаа цуг байна гэж бодсон хэмээн хэлвэ. Тэгтэн Катара Ангтай цаашдаа хамт цуг байхаа мэдэхгүй байна. Одоо л тэр мэрийг бодох сөхөө алга хэмээхэд Анг ахаад л Катараг үнслээ. Гэхдээ гэсэн ч тэр үед нь Катара Ангийг тэр дорнд блоклож хаяад драма цаашаа юм боллоо хөөрхий. Ёо. Галын эзнийг ясны дараа учир нэг олдох байлгүй дээ Анг минь. Ийхүү 3 дугаар үзэгдэл эхлэхэд манай эдийн ирээдүйн адлавтууд гарч эхэллээ. Гэтэл тэрэн дээр нь азуула Зуког алж галын эзэн Озой Созины сүүлт одын хүчээр Ангийг дуусгаж дэлхийн ертөнцийн дээд захирагч болох тухай гардаг ба манайд чинийг харангуудаа пал хийгээд явчв. Тэгж нэг юм жүжиг дуусаж манайд буцан явж байхдаа замдаа ямар аимшигын муухай жүжиг байсан талаар ярьдагч Соко хэлж байгаа юм. Гэхдээ ядаж тусгай эффектүүдэнд дайжгүй байсан шүү дээ. Хэмээн магтснаар энэ удаагийн анги төгсөж байгаа юм. За ингээд Аватар Ангийн адал явдлын төсөглийн 4 анги эхлэхэд бэлэн болж байна. Анг маань одоо орчлон ертөнцийн тэнцвэрийг эргэн сэргээж чадах болов да. Одоо бөөндөө түүнийг олж мэдцгээе. Ийхүү ангийн үйл явдал эхлэхэд Созины сүүлд од ирэхэд ердөө 3 хоног үлдсэн байв. Энэ өглөө Анг Зукогийн удирдлагын доор галан шидийн бэлтгэлээ хийхдээ нэг л төвлөрч өгөхгүй байлаа. Тэгсэн мөртлөө Катара, Соко, Суки, Топ тэрэгтэй цуг тоглож наад ихээр амар дуртай ч шиг. Үүнд нь Зукоч уурлаж бэлтгэлээ хийхэд нөгөө хэд нь Ангийг өмөрөд сүйд. Удалгүй энэ хэд бөөндөө далайн ирэг дээр очиод тоглож наадж байтал Зуког энд гарч ирэн Анг руу дайрч гэллээ. Тэгт нь манайд ч бөөндөө Зуког зогсоогоод яагаад ингэж байгааг нь асуудал Зуко хэлж байгаа юм. Та нар өөрсдөө яачаад байгаа юм бэ? Созины сүүлд од ирэхэд ердөө 3 хоног үлдсэн байхад яаж ингэж сууж чадчих байна? Арайчтэй. Гэт бас цөөн юм хэллээ. Тэгсэн энэ үеэр нь Анг Зукод галын эзэнтэй сүүлд од ирсний дараагаар тулдах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Зуко дайны зөвлөлийн хурал дээр сонссон аимшиг зүйлээ ярьж өгөв. Сүүлд Зуко дайны зөвлөлийн хуралд иргэн оролцоход галын эзэн Ойзай Созины сүүлд одын хүчийг ашиглан газрын хаанд улсыг тэр чигтэн шатааж бүх хүмүүсийн итгэл найдвар эсэргүүцлийг бүр мөсөн устгахаар шийдсэн байжээ. Тийм учраас Анг Озай хааныг сүүлд од ирэхээс өмнө зогсож чадахгүй бол бүгд дэлхийн ертөнцийн тэнцвэр бүхэлдээ алдагдах аюул нүрлээд байв. Үүнийг сонсмогцсон Анг гутарч өөрийгөө бэлэн биш байна нэтрэгээд ихтэн манайд бөөндөө Ангийг зоригжуулж ганцаараа биш хамтдаа тулдахуулна гэдгийг нь хэлв. Түүний дараа Аватарын багийнхан бөөндөө тэврэлддэг ба Зукоч тэдэнтэй тэврэлдэж үргэлж хамт байх болно гэдгээ илэрхийлв. Дараагийн хэсэг эхлэхэд Анг Зуко хоёр галын шидийн бэлтгэлээ үргэлжлүүлж Зуко хэрхэн аянга буцаадаг аргыг Анг зааж өглөө. Учир нь 2 дугаар бүлгийн төгсгөлд азуула Ангийг аянгаараа алангаа шахсан тул энэ ч хэрэгтэй л дээ. Түүний дараа манайд Анг зориулж галын эзэнтэй тулдах бэлтгэл хийлгүүлдэг ба Топ бэлтгэлийн үеэр галын эзний талд орж найзуудынхаа эсрэг дайрч өглөө. Бэлтгэлийн үеэр Анг галын эзний буюу Топын дайрлуудыг бүгдийг нь ницааж түн рүү эцсийн дайралтай байсан ч Анг галын эзнийг алалгүй зүгээр үлдээчвэ. Тэгсээр орой олж манайд бөөндөө холж явах үеэр Катара байшин дотроос олсон нэлх хүүхдийн зургийг үзүүлж Зуког байнштэй гэж шоолж өтөл. Зуко харин наадах чинь манай аавын зураг гэж тэглээ шүү. Галын эзэн Озай нэгэн үед гэм зэмгүй хүүхд байсан ч сүүлд нь жинхэнэ аратан болон хувиржээ. Үүний араас манайд галын эзнийг устгах тухай ярилцаж эхлэхэд Анг хүний амь таслах нь агарын шитнүүдийн заасантай зөрчилдөх тухай хэлв. Гэсэн ч Зуко эцгийг нь алж ижил энэ дайн дуусна хэмээн Ангийг шахсаар байлаа. Тэгсээр эцэстээ Анг тулгамдж бүхнийг ганцаараа бодож бислахаар яваад өг. Гэсэн ч шүн дунд Анг унтаж байснаа гинт сэрэн яг урд нь байсан жижиг арал руу өөрийн мэдлгүй явж эхлэхэд Момо түүнийг даган явлаа. Тиймхүү өглөө болоход манайд Ангийг алга болсныг мэдээд хайж гарахад Ангийн уул мөрийг яагаад ч олсонгүй. Тийм болохоор Зуко аргаа орж нэгдүгээр бүлэгт ямар ч хүнийг үнрээр нь мөшгөд олчдөг Жун гэх эмэгтэйтэй уулзан Ангийг олохоор газрын хаанд улс руу явсан одов. Энэ зурд галын эзэн Озой хаан сүр жавхлантай ёслолын ажиллагаа зохион байгуулж өөрийгөө албан ёсоор дэлхийн ертөнцийг захирагч Феникс хаанд өргөмжлөлөө. Харин азуулаг болохоор шинэ галын эзэн болгож галын улсад нь үлдээв.
Дараагийн хэсгийг эхлэхэд Зуко Катара тэр хэд Жунийг олон очдог бол нөгөө талд Анг үл мэдэгдэх арал дээр сэрснээр эхний хэсэг төгсөв. 19 дугаар анги. Ийхүү манай Жунтэй уулзсны дараа Ангийн савааг ашиглаад хаангойг нь олох гэсэн чинь нөгөө өнөр мөшгдөг араатан Ангийн байгаа газрыг нь олж чадсангүй. Тэгтэн Жун манайд хэлж байгаа юм. Танаа найз бүр энэ ертөнцид байхгүй мэт алга болжээ гэж хэллээ. Тэгэхээр Зуко Ангаас өөр аавтай тулдж чадах хүн болох авга ахыгаа өөртөө байсан шивэртэй тавчгаар нь мөрдүүлж олохоор болж байгаамаа. Тиймээс манайд Жуйныг даган явсаар удалгүй Бансинсэ хотын ханд тулж ирв. Энэ үеэр Анг арлын голд байх чулуун талбайг олонгуудаа өөрийнхөө өмнөх төрлүүдтэй ярилцаж галын эзэн Ойсыг алах шаардлагатай сэтгэлээр асууж эхлэв. Дараагийн хэсгийг эхлэхэд Зуко Катара тэр хэд Бансинсэ хотын ханы дэргэд унтаж байтал Жонжон мастер, Пяндо мастер, Паку мастер болон Буми тэр хэд бөөндө гараад ирвэл яах вэ? Өөрөөр хэлбэл авгах Айрогийн цагаан бадамлын ухаан нуус нийгэмлэгийн гишүүчүүд. Манай маструуд авгах Айрогийн дуудлагаар энд цугласан ба Зуко тэр хэдийг дагуулж явсан авгах Айротой уулзуулахар болов. Нөгөө талд Анг аватар Рокугаас эхлүүлээд аватар Кёши хүртэл бүх өмнөх төрлүүдтэйгээ уулзсан зөвлөгөө өгсөд бүгд л галын эзэн Ойсыг алах хэрэгтэй гэж хэлсээр байлаа. Харин Катара, Соко, Зуко, Тоф, Суки тав явсаар цагаан бадамлын ухаан бүлгийн буудалж буй газар дээрийн Зуко ахыхаа майхан дотор явсан ороход авгахчудаа сайхан унтаад байжээ. Ийхүү Зуко өглөө болтол хүлээж авгах ахыгаа сэрэнгүүтээ өмнөх хийсэн зүйлдээ уучлалт гуйж харахад авгах Айро Зуког тэрэн авч би чамд хизээж уурлаагүй. Би чамайг өөрийнхөө замыг алчихгүй л гэж их гуниглаж байсан. Тэгсэн би чамайг дахин оллоо Зуко. Чамайг эцэст нэг юм өөрийнхөө хувь тавилан олсонд би маш их баяртай байна гэж хэлв. Ийхүү үзэг солигдоход Анг арал дээр явж байхдаа арлыг эрг рүү ойртон хөвж бүг анзаараад ус руу шумбан орж үзвэ. Тэгтэл Ангийн байгаа газар нь үнэндээ арал биш. Авраг том арслан яст мэлхийн нуруунд ирвэл яах вэ? Яа, түүнтэй зэрэгцээд Зуко авгахаасаа аавыгаа очин ялж өгөхийг хүсгэд авгах Айро галын эзнийг зөвхөн Анг л ялах ёстой талаар хэллээ. Галын эзэн ялагдмагц Зуко шин галын эзэн болж улс орныхоо нэр хүндийг сэргээх хувь тавилантайгч мөн нэмж захив. Харин Айро ах болохоор Сожины сүүлтод эрэхтэй зэрэгцээд Бансинсэ хотыг галын улсаас эргүүлэн чөлөөлнө гэдгээ манай хэдэд дуулгалаа шүү. За үүний дараа Соко ахин төлөвлөгөөгөө боловсруулж баг 2 хэсэгт хуваагдахар болов. Катара Зуко хоёр галын улсын нийслэл рүү явж азуулаатай тулдах бол Соко, Суки, Тоф 3 галын эзэн Озаийн агаарын флотыг зогсоохоор газрын улсын баруун эрэг рүү явахар шийдлээ. Энэ үеэр Анг өнөө Арслан Яст Мэлхийтэй уулзан эртний мэрэгэн сургаал сонсч авдаг ба Арслан Яст Мэлхий Ангд нэгэн чадвар хайрлав. Үүний араас Арслан Яст Мэлхий Ангийг эргэн иргэдээр буулгадаг ба удалгүй Созины сүлд одож дэлхийд ойртон ирэхэд галын эзэн Озай дайралтай эхлүүлснээр энэ хэсэг төгслөө. Ингээд дараагийн анги эхлэхэд Созины сүлтүүд дэлхийн агаар мандалд ойртохтой зэрэгцээд тэнгэр уулаан өнгөтэй болж хувирв. Үүнийг хармагцаа галын улс руу явж байсан Зуко Ангийг аавыг нь буулгаж авч чадахгүй бол яана хэмээн санаа зовход Катара Ангийг эргэн гэдэгт итгэлтэй байгаагаа хэлв. Энэ хооронд галын нийслэлд Азуула хаан ширээгээ хүлээн авахтаа бэлдэж байх зураа сэтгэл санаа нь тогтворгүй болж зарц нарынхаа нэгийг ордноосоо хөн явуулв. Учир нь Тайли Мэй хоёрын уралд түүнд маш их хүн дээр туссан ба нэмээд аав нь газрын хаант улсыг шатаахтаа цуг дагуулж яваагүй улмаас Азуула хинт итгэхэ болжээ. Нөгөө талд Соко, Суки, Тоф 3 галын эзэн Озаийн агаарын хөлгийн флотыг гүйцэж очин Тофын тусламжтайгаар нэг хөлөг дээр нь гарлаа. Тэгснэхээ дараа хөлөг дотор ормогцоо манай 3 хөлийг эзэж бүх гишүүдийг нь далаа дээр хайчихв. Түүний дараа Соко хөлгийг жолоодож галын эзэн Озаийн хөлгийг гүйцэхээр бүх чадлаараа хурдлуулж эхэллээ. За тэр хооронд Азуула бараг л солиорлын ирмэг дээр ирэхдээ зэрэгцээд ордны хамаг албатуудаа нэг нэгээр нь хөөсөөр сүулдэ орд нь хоосон шахуу болцсон байвал яах вэ? Харин нөгөө талд газрын хаан тусад Айро ах цагаан бадамлын ухаан нууц бүлэгмийн хүмүүсийг удирдах Созины сүлдүүд эрэхтэй зэрэгцэн дайралтай эхлүүлж хотыг чөлөөлөхөөр тулдаж эхэллээ. Тэгэхдээ Айро ах шууд нэг дайралтаар Бансинсэ хотын том хэрмийг нэвтлээд орвол яах вэ? Базар байна гэж. Дараагийн хэсэгт Азуула үсээ боож байхдаа гинт дургуун хүрээд шууд чоолох тавьж глоу ап хийх гэж үзлээ. Тэгсэн ч тэр үед Азуула шууд ээжийнхээ хий дүрсийг харж ганцаараа яриад байдаг бөгөөд сүултээ уйлж гарлаа. Тэр зуурт галын эзэн Озайч дайралтай эхлүүлж газрын хаант улсын нутгийг бүгэлдэн шатааж эхэлдэг ба түүнийг ийн ирэхэд Анг урд нь хүлээгээ зогсож байлаа шүү. За тийхүү хөлөг хангалттай ойртож ирмэгц Анг газрын шидэ ашиглан том хөлөг рүү чулуу шидэж Озаийн хөлгийг ажиллагаагүй болгож унгааваа. Үүний араас галын эзэн Озай Анг дээр тулдахаар хурч ирэхэд орчлон ертөнцийн хувь заяаг шийдэх тулаан албан ёсоор эхлэв. Анг галын эзэнтэй тулдаж байх зуур Соко, Суки, Тоф 3 өөрсдийнхөө хөлгөөр бус хөлгүүдийг мөргөж ажиллагаагүй болгодогч энэ үеэр Суки нөгөө хоёроосоо салчихваа. Нөгөө талд Зуко, Катара хоёр Азуулаг яг хаан ширээгээ авах гэж байхад нь ирэхэд Азуула хаан ширээг хэн авахаа Агни Кай буюу галын халс тулаан хийн үзэхэр боллоо шүү. Хэдийгээр Катара түүнийг өрхөж магадгүй хэмээн Зукод анхааруулсан ч Зуко Азуулагийн дотор нэг зүйл болохгүй байгааг анзаарч энэ удаа түүнийг буулгаж авахдаа
Озайдаа итгэлтэй байгаагаа хэлв. Үүний дараа үзэг зөлөгтөхөд Анг Озай хоёрын тулаан улам ихээр ширүүсэж байлаа. Хэдийгээр Анг бүх чадлаараа дөрвөн шидийг ашиглан Озайтай үзэлцэж байсан ч арай л барахгүй байв. Сүүлдээ галын эзэн Анг руу аян гүйсгэн буудахад Анг түүнийг өөр дээрээ буцаан авч чиглүүлсэн Озай руу биш хажуу талын хад руу онлоо. Тэгтэн Озай шууд Анг руу бүр хүчтэй товтолж газар унгаан улам ширүүнээр дайралтуудаар үргэлжлүүллээ. Галын нийслэл болохоор Азуула Зуко хоёр хас тулаан хийж байх үедээ хамаг юм humыг шатааж Зуко чинуудаа дүүгээсээ арай илүү эрхэж байв. Удалгүй Азуула ялагдаад эхлэхэд шууд аян гүйсгэн Катараг буудах гэж оролдогч Зуко аянгийг өөр дээрээ шууд хүлээн авч хүн дээр шархтан газар унлаа. Тэр үед Катара Зуко туслах гэж оролцсон ч галзуурсан Азуула Катара руу дайрч эхлэв. Нөгөө талд галын эзэн Ангийг булан чагаж хаяхад Анг өөрийгөө чулуун бөмбөрцөг дотор оруулан аль болох түүний дайралтуудыг тэсэж игэснээр энэ хэсэг маань өндөрлөж байгаа. За одоо энэхүү төгсгөлээс эхэлж байна. Галын эзэн Ангийн чулуун бөмбөрцгийг тасралтгүй нүдэж байх үеэр Ангийг сул дороогоор нь дормжиж өглөө. Тэр үеэр Сукигээс салсан Сокко, Тоф хоёр өөр агаарын хөлөг рүү явж орон ахаад л бос төлөвтэй мөргөлдүүлж хаяв. Гэвч энэ үеэр галын шидэнд гарч ирмэгцээ манай хоёр руу дайрахад Сокко Тоф хоёр зүгтаан доошоо өвсрээд бутал Сокко хөлөө хугалж Тоф Соккогийн гараас зүг дөнгөлдвэ. Гэсэн ч удалгүй ахаад бахан галын шидэнгүүд манай хоёрыг бүслэхэд Сокко бүүмранг сансрын сэлэм хоёроор тэднийг зайлуулсан ч ахаад өөр шидэндүүд гарч ирэн манай хоёрыг бүслэн авлаа. Тэгтэл аз болж Суки өөр хөлөг жолооцоор хурч ирэхдээ манай хоёрыг аварснаар Сокко Тоф хоёр амд үлдвэ. Энэ зур Озай муу шаарч нь асар хүчтэй товтлогоноор Ангийн чулуун бөмбөрцгийг эвдэж хаяхад Анг агаарын шидээрээ Озайн галыг хариулж ухарч байхдаа аянганы сорвиороо нэг хурц хатанд хүрчвэ. Тэгтэл яг энэ үед нь Анг өмнөх аватаруудтайгаа буцан холбогдож аватарын төлөвтөө орсноор Озайтай бүх чадлаараа тулдаж эхэллээ шүү. Тэр хооронд Бансинсэ хотыг Авга хоёроо өөрийн нийгэмлэгийн хүмүүстэйгээ цуг буцаан эзэлж хотод байсан галын цэргүүдийг бут цогч хайснаар хотыг бүрэн чөлөөлөв. Нөгөө талд Катара Азуулатай тулцаар байдаг ба Катара Азуулаг гинтүүлж байгаад усны сувг дээр авчирмагцаа маш их ус гаргаж ирэн өөрсдөө хөлдөөж Азуулаг гавлаж гинжилснээр түүнийг буулган авлаа шүү. Азуулаг гавсныхаа дараа Катара шууд Зуко дээр гүн очиж түүнийг имжлэхэд азуулж Зуко эргэн сэргэж амьд үлддэг бол Азуула ухаан санаагаа тэр чигээр нь алдаж өөлж орилж чарлан тонгочоод бөө юм боллоо. Энэ хүүхэд одоо Сэмүүд явахар боллоо доо хөрхий. Ингээд үйл явдал иргэн Анг Озой хоёрын тулаан дээр ирэхэд аватарын төлөвтөө бүрэн орсон Анг Озойгаар шал арчиж жинхэнэ амтан болгож өглөө. Тэгсэр сүүлдээ Анг Озойг газар хэвтүүлж байгаад гар хөлийг нь чулуугаар боож өмнөх аватаруудын дуу хоолойтой цуг галын эзэн Озой чи болон чиний өвг эцгүүд ертөнцийн дахны тэнцвэрийг алдагдуулсан. Тийм болохоор одоо чи төлөөсийг нь төлөх болно гэж хэлэн түүний эсрэг сүүлийн дайралтаа хийв. Гэсэн ч яг эцсийн мөчид Анг аватарын төлөөсөө гарч дайралтаа зогсон Озойг амьд үлдээлээ. Энэ үед Озой ахин Ангийг маань сул дорой өнтер гэснээр араас нь дайрах гэж оролдоход Анг Тофын заасны дагуу хөлөөрөө орчноо мэдэрч түүний дайралтыг ницаасны дараа зээж болон толгойн чи цэг дээр нь дарлаа шүү. Түүний дараа Анг эртний арслан яст мэлхийн өгсөн энерги өдөрдөх шидээ ашиглаж Озойн энергийг захиран галын шидийг нь үгүй болгож хайснаар галын эзнийг эцэст нь буулгаж авч чадав. Ингэж галын эзэн Озой дахин хэнд ч хор хүрэж чадхааргүй боллоо хөрхий. Үүний дараа Анг аватарын төлөвөө бүрэн үдирдэж сурсан учраас ойр тосгонд ассан байсан бүх төмөрийг аватарын хүчээр ашиглан унтрааж хаяв. Түүнтэй зэрэгцээ Озайн сүлд одож харуулж дууссан яваад өгөхөд Сокко, Суки, Тоф гурав Анг дээр ирээд Озайн ялагдлыг өөрсдийн нүдээр харлаа шүү. Тэнхүү маргааш өглөө болоход Зуко эргэн сэрж Мэйтэй уулзаж эргэн эвлэрлээ. Үүний дараа Зукогийн хаан ширээ хүлээн авах ёслол эхэлдэг ба дөрвөн улсын бүхий л эргэж цуглаж энэ сайхан баяртай өдрийг тэмдэглэж байлаа. Зуко хаан ширийг авахын өмнө Ангд хандан ингэж хэллээ. Жилийн өмнө миний амьдралын зорилго чамайг барьж авах байсан. Гэхдээ одоо бид найзууд болжээ гэж хэлдэг ба аватартай цуг дэлхийн ертөнцийг эргэн гэдгээ хэлв. Удалгүй титэм хүлээн авах ёслол болоход Зуко 100 жилийн дайныг албан ёсоор дуустныг зарлаж дэлхий дахин инх тайвныг зарласнаар галын эзэн болов. Араас нь Зуко шоронд хоригдож буй эцэгтэйгээ уулзахдаа аватар өөрийг нь амьд үлдээсэн нь аз гэж хэлээд ээжигээ хаана байгаа эсэхийг асуулаа. За ингээд төгсгөлийн хэсэг эхлэхэд дэлхий дахин инх тайван цаг шилжиж манай эд бөөндөө Басинсэ хотод байдаг Авга Хайрагийн цайны газарт хүрэлцэн ирсэн байваа. Энэ үеэр Зуко өөрсдийгөө зурна гэж янз юм зурсан байдаг ба манай эд ч бөөндөө Зукогийн зурсан зургийг шоолж өглөө. Тэр зурт Анг найзуудыгаа харан баяртай байхад Катара хурч ирээд Ангийг тэрэн авдаг ба араас нь манай хоёр үнсэлцснээр албан ёсоор жанжан боллоо. Анг маань ингээд амар сайхандаа жаргаж байгаамаа. Энэ үрээд аватар Ангийн адал явдал албан ёсоор өндөрлж байна. Реклам дараагийн цувралаараа уулзтлаа баярлалаа. Мөн бидэнтэй хамт бүх цувралын турш байсан та бүхэндээ дахин баярлж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм дөрвөн төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн хоёр дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл
хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм бүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дөрвөн хичээлийг задлан цагийн маань сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй.